За миний нөгөө энэ хэвлсэн ер нь нөгөө ярьж тайлбарлахаар төлөвлөсөн 100 сэдвийн маань 15 дугаар дээр How to appeal a restricted Facebook page буюу хэрхэн алдсан Facebook-ийнхаа давзаалт гомдлыг гаргах вэ гэдэг асуулт байгаа юм байна. Энэ дээр нэг зүйлийг маш сайн анхаараарай. Тэгээ англиар нь бас бичсэн байт юм байлээ. Гар утасны скриншот одоо жишээлбэл e-Mongolia-гийн скриншотоор гадаад пассворд болон иргэний үнэмлэх явуулах боломжгүй. Одоо ийм скриншот хийсэн файл ерөөсөө цаашаа явуулж болохгүй мөлий. Хамгийн чухал нь яг ингээд та upload ID гэдэг алдаа заасан байх юм бол гар утсаараа бичиг баримтынхаа зургийг дараад тэгээд илгээх юм байлээ. Нэгт хоёрт илгээснээс танд нөгөө өгсөн хугацаагаар ялгаатай. Нэг бол 30 хоног, нэг бол 180 хоног өгч байгаа. 30 хоног өгсөн байх юм бол ер нь айгүй эрсдэл өндөртэй юм байлээ те. Disabled account гээд одоо бүр ингээ хаягийг хаачиж илээ 180 хоног өгчвөл над чинь ингээд 35 хоног зууралдаж байгаад нийлж болж байгаа. За тэгээд бүр болохгүй бол бас нэг арга байдаг нь oversight board гэдэг гадны 3 дахь сайт байдаг. Тэр сайтад хандаж одоо ингээд миний ингээд Facebook хаягийг ингээ алдаагаар хаасан гэж нөгөө давзаалдаж бас болд юм байлээ. Зургийг энэ чинь оруулчих, тайлбар хэсэгт бас комментоор линкийг нь оруулчих. Хэрвээ сонирхож байгаад хэрвээ та бүхэн комментоор яг oversight board сайт дээр хэрхэн яаж гомдол явуулах вэ гэдэг зааварчилгаа оруулахыг хүсэх юм бол илүү дэлгэрэнгүй зааварчилгаа оруулъя. Та бүхэн бас өөрснөө ороод үзээрэй.